Зохиолч Джон Бивер. Айлгын сүрдүүлгийг ялгуй. Хүний үл тоодог юмсаар бурхан боломжгүйг үйлддэг. Арван дөрөвдүгээр бүлэг. Давшсаар байв. Нехемия Израилийг дарлалд байх үеэр амьдарч байсан еврей хүн байв. Хэдэн жилийн өмнө Вавилончууд дайрч ирээд Иерусалимыг устгахад нэг хэсэг оршин суугчийг нь алаад дээлийнхийг нь Вавилон руу олзлоод аваад явжээ. Бурхан Нехемиягийн зүрхэнд Иерусалимд буцаж очиод хотын ханыг сэргээн босгох дуудлага өгсөн байна. Нехемия харийн хаанд итгэмжтэй үйлчилсээр хааны тааллыг олжээ. Хаанч түүнд явж зүрхэнд нь суулгасан бурхны хүслийг биелүүлэх зөвшөөрөл олгосон байна. Нехемия тэр дараа Иерусалимд очиод Израилийн үлдгэсдийг цуглуулад дайсны устгасан бүхнийг сэргээн босгохыг урамшуулан ятгав. Гэтэл тэдэнд аимшигтай эсэргүүцэл тулгарав. Санбаллад, Тобия, Гишэм гэгч нутгийн 3 албаны хүн ханыг сэргээн босгох ажлыг эсэргүүцжээ. Тэд Израилийн хөгжил цэцгэллийг жадлан эсэргүүцсэн. Тэд Нехемияг болоод бурхны хүмүүсийг зогсоохоор шийдээд тэднийг зүйл бүрээр айлган сүрдүүлв. Тэр удирдагч нар анх Нехемиягийн төлөвлөгөөг олж мэдэхдээ шоолон басамжилсан. Нехемия 2:19 гэдэг. Тэд Нехемиягийн багийн урамыг хуглаад зогсохгүй. Хүмүүсийн нүдэнд мунхаг харагдуулахыг хүсжээ. Тэгээд босгож байгаа юмныхын дээгүр хэрв үнэг харайвал тэдний чулуун хэрмийг нураачихна. Нехемия 4:3 химэн доош нь хийжээ. Хүмүүс ч таныг шоолж, ажил үйлсэгч нь үл тоох байдлаар айлган сүрдүүлэхийг оролдоно. Тэд таныг басамжилж, зүрхэнд чинь бурхны өгсөн бүхнийг үнэхээр хийх чадвартай эсгэд чинь эргэлзүүлнэ. Тэд энэ явуулга нүүрэн дээр чинь хийж болно. Эсвэл ар нуруугаар чинь хүмүүсийн донд хийж болно. Эсвэл хүмүүс биш, харин хүмүүс юу гэж бодох бол? Намайг илэглэх болов уу? Би бүтлгүйдэх болов уу? Гэсэн бодол таныг дотроос чинь бөмбөгдөж байж болох. Энэ тохиолдолд бид бурхан цэцдийг ичээхийн тулд ертөнцийн мунхгийг сонгож, хүчтэйг ичээхийн тулд ертөнцийн мөхсийг сонгосон. 1-р Коринт 1:27 гэдгийг санан бурханы өгсөн зааврыг мэдэж байх нь амин чухал. Хүний үл тоодог юмсаар бурхан боломжгүйг үйлддэг. Тэгээд бүх алдрыг авах. Нехемия эзний ухаантай болтлоо мацаг барин залбирчээ. Тэгээд Тэнгэрийн бурхан бидэнд амжилтыг өгнө. Тиймээс түүний зарцнаар бид босцоон барих болно. Харин та нар Иерусалимыг босгосны дараа ямар нэг ховь, эрх, эсвэл дурсагдах зүйл хайсан ч та нарт юу ч ногдохгүй. Нехемия 2:20 химэн дайснаа зоригтой сүржээ. Дайсан Нехемияг зогсоож барахгүй. Израильчуудын ажил урагшилсаар байгааг ойлгохдоо галзууртлаа ууралсан. Тэд инээхтэй мантай болов. Тиймээс хот руу давтлан хамаг төслийг самрах хувилдаан боловсруулжээ. Нехемия 4:7-8 айлган сүрдүүлэх өөр нэгэн зэвсэг нь уур хилэн юм. Уур хилэн таныг чичрүүлэн барьц алдуулах зорилготой. Уур хилэнгээс нэг бол ирээ цээргүй, нөгөө бол чимээгүй занал хийлэл ирнэ. Ийм маягаар самруулах нь айлган сүрдүүлэх тун үр нөлөөтэй багаж болдог. Хүмүүс бусдын уур хилэнгээс зайлсхийсэнд зөв хэмээн мэдсээр байгаа зүйлээсээ ухрахыг би олонтой харсан. Тэд хуурамч инх тайвныг сахихын тулд тусгай буулт хийдэг. Гадаад дотоодын дарамт. Нехемия руу бурханлаг бус харийнхан дайрч давшлаа зогсохгүй. Тулгарч байгаа нөхцөл байдалдаа цудсан өөрийнх нь ч төрөл бүрийн асуудал гаргаж эхэлжээ. Бурхан бидэнд захирамж өгөх үед гадна дотны эсэргүүцэл ихэсдэх нь байдгал зүйл. Нехемиягийн ирчүүд ихэд цудсан. Тэдний бүтээн байгуулалтын ажилд хэрэгтэй хэрэггүй баахан саад тулгарсан. Нехемия 4:10 эдгээрийн нэг нь хөрөнгөтэй ажилчид нь өөртөө айл өрхүүдээс тариан талбайгаа ашиглуулсны түрээсгэж өндөр хүү татаас авч санхүүгийн маш хүнд ачаа өөрүүлж байжээ. Нехемия 5:1-8 Үүнээс болж хүмүүс гэр бүлэрээ зүдэрч байв. Дотоодын энэ асуудал нь гадаадын дайсны халдлагаас ч хүнд тусч байжээ. Тал талаас айлган сүрдүүлсэн нь. Би яг ийм нөхцөлд орж байсан. Намайг дөнгөж аялж эхэлж байхад пасторгүй болсон нэгэн цуглаан ирж туслахыг гуйсан юм. Тэр цуглаан 800 хүнтэй алс хязгаарын нэгэн хотын цуглаан байв. 2 цуглааны дараа өсвөр насныхан бүгдээр дээрээс нь зарим насанд хүрэгчид гэмшиж бурхны хүчийг үзв. Энэ бүхний ачаар цуглааны эрс 2 дахин нэмэгдлээ.
Гэргий бид хоёр тэр хүмүүсийг үнэн голоосоо хайрлсанд тэр цуглааныг шинэ пасторт нь бэлтгэн Батбих суур тавихаар шийдэн ирэх 6-7 хоногийн хамаг аяллаа цуцалсан юм. Гэтэл миний номлол зөвлөлийн зарим гишүүний гидэн хөдлөгжээ. Нэг 3 дугаар цуглаанд иртэл түүний гэргийтэйгээ суудаг эхний 2 игнээг нь өсвөр насныхан эзэлчихсэн байсанд унт туцав. Өмнө нь өсвөр насны хөвгүүд охид цуглааны араар л суудаг байж. Зарим нь намайг хит хүчтэй үйлчилж байна гэв. Товчхондоо зөвлөлийн гишүүд намайг хянан захиргаахыг хүсжээ. Тэд цуглаанаа өөрийнхөөрөө л авч явахыг хүсжээ. Тэдэнтэй хэд хэдэн удаа уулзсан хойно би энд байх 6-7 хоногийнхоо хугацаанд л эрх мэдэлд байгаад шинэ пасторт чинь шилжүүлнэ. Өөр замгүй, өөрсдөө шийд гэж хэлсэн юм. Тэдний саналаа хэлэх өдөр тэр газрын хар тамхины 8-аач над руу залгав. Түүний эхнэр нь цуглаанд явдаг байлаа. Эхнэр нь түүнд хамгийн сайн найзтай нь явалцсаар байгаагаа илчилсэнд манер уур бухимдлаа надад болоод чуулганд гаргахаар шийдсэн юм санж. Тэгээд мань хүн тэр шөнө хэрэг тарина гэлээ. Би ч түүний занал хилэлд нэг их ач холбогдол өгсөнгүй. Хэдэн цагийн дараа биднийг дэмжиж байсан зөвлөлийн нэгэн гишүүн манай руу яриад мөнөөх хар тамхины 8-аачин цуглааны цагаар бөмбөг дэлбэлнэ гэж занал хийлсэн тухай мэдэгдэв. Би ч түүнд цагдаагийн газарт шалгаж өгөх хүсэлт гарга гэсэн заавар өглөө. Хэдэн цагийн дараа цагдаагийн газраас ярив. Цагдаагийн албан хаагч Бивэр, та цагдаагийн газарт ирээд тэр хүнийг баривчлах бичиг дээр гарын үсэг зурнуул гэж байна. Тэгэхээр би түүнд офицероо, би наад хүнийг чинь баривчлуулмааргүй байна. Наад хүн чинь зовж байгаа. Зүгээр л өнөө өрөө цуглааны байрыг тодорхой хэмжээнд хамгаалж өгөхийг л хүсэж байна гэлээ. Цагдаагийн ажилтан би 4 цагийн дараа буулаа. Манайхаас гадна хамгийн ойрын цагдаагийн газар 60 км-ийн зайд бий. Тэд өнөө шөнө хүн илгээж чадахгүй гэв. Тэгэхээр нь гэхдээ би наад хүнийг чинь баривчлуулмааргүй байна гэлээ. Тэгсэн цагдаагийн ажилтан Бивэр, та энд хэр удаан амьдарч байгаа вүлээ гэж байна. Би ч тэр хотод амьдардаггүй болохоо хэллээ. Цагдаа Бивэр, би тэр хүнийг мэднэ. Ер нь бол зартай хүн. Хар тамхины 8-ны хэрэгэнсэж ихтэн хэдэн аяг шар ариг уучсан байвал би лав зүгээр суллаад явуулчихгүй байсан гэв. Би чихэндээ ч итгэсэнгүй. Тэр хүнийг цагдаа өөрөө аюултай гэж байгаа бол аюултай л хүн байж таарах нь. Гэсэн ч би түүнийг баривчлах бичиг дээр гарын үсэг зурмааргүй байлаа. Тиймээс татгалзаад цагдаагийн ажилтнанд талархлаа. Надад тэр хүний занал хилэл төдийгүй зөвлөлийнхэн том асуудал болж байв. Тэгээд ёстой хөхтэй юм. Зөвлөлийнхэн надад бөөн төвөг учруулж байдаг. Тэд намайг явуулахыг хүсэж байгаа. Гэтэл бас нэг галзуу хүн гарч ирээд манай гэр бүлийг занаад унлаа гэж бодлоо. Би шууд л хөлийнхөө тоосыг сэгсрээд гэр бүлээ аваад нар жаргахаас өмнө тэр хотоос арилаад өгмөр байв. Би ч бурхан намайг илгээснийг мэдээгүй байсан бол гэр бүлээ бодоод яваад л өгөх байсан. Гэтэл дараах шалтгааны улмаас хаяад явахыг зүрх маань зөвшөөрсөнгүй. Нэгдүгürt бурхан намайг ийш нь илгээсэн бөгөөд намайг яваарай гэж хэлээгүй. Хоёрдугаарт би бурханы мотор хүрэлтсэн тэр олон хүнийг зүгээр хайж явахыг хүссэнгүй. Гуравдугаарт хүн айж сүрдсэндээ нэг зогтсон бол дараа нь дахиад л зогтдог. Зөвлөлийнх нь намайг үлдээх шийд гаргавал би эзний ухаантай байж үлдэхээр шийдэв. Тэгээд үдээс хойш ч залбирлаа. Тэр залбирал миний амьдралын хамгийн хүчтэй залбирлын нэг байсан байх. Бурханы бэлэг намайг бэхжүүлж би оройн цуглаанд бэлэн болов. Тэгээд цуглаан дээр явж очтол намайг үлдээхээргүй болсон байлаа. Зөвлөлийнхэн цуглааны өмнө хуралджээ. Тэгээд намайг явуулахар болсныг нэг дикон нь мэдэгдэв. Тэр орой би тэдэнд эцсийн удаа намалсан юм. Хичнээн гашуудаж байсан ч би тэр орой хүмүүсийн төлөө бурханы хийх үйлс дээр л төвлөрөхөөр шийдэв. Би ч хүчтэй намалж, бурхан ч хүчтэй бууж, хүмүүс ч газраар нэг тэрийж унлаа. Итгэлээсээ нэтсэн олон хүн эзэнд дахин амьдралаа өргөв. Занал хийлэгч цуглаанд үзэгдсэн ч үгүй. Цуглааны дараа би зөвлөлийнх нь намайг явуулахар шийдсэн тухай мэдэгдсэнд хүмүүс ч шаагал дадал явчихав. Би хагарал авчирхаар ирээгүй. Тиймээс явах гэж байгаадаа тайван байлаа. 7 хоногийн дараа нөгөө зөвлөлийнх маань нэгэн пастрыг сонгосон нь хожим ижил хүйстэн байсан нь илэрчээ. Ирэх жилэн тэд 4 пастор сольсон байна. Тэр чуулганы зөвлөл донд ажилладаг айлган сүрдүүлгийн сүнс тус чуулганыг ихэд сүрүүлсэн гэдэг. Хүчтэй байж төвлөр. Нехемия дотоодын зөрчлөө шийдвэрлэв үгүй юу? Бас нэгэн айлган сүрдүүлгийн цохилтод өртөв. Самбаллаад гишэмнэр надад захидал илгээн. Ирнэ. Оногийн талд Хеферимд бүгдээрээ уулзцгаая гэв. Гэвч тэд намайг хорлох санаатай байв. Тиймээс би тэдэн рүү элч нарыг илгээж. Би агуу ажил хийж байгаа бөгөөд очиж чадахгүй.
Би өвөнийг орхиж та нар руу очих хооронд энэ ажлыг зогсоох хэрэг юу байна вэ гэж хэлүүлв. Тэд надад ийм утгатай захидал 4 удаа илгээсэн бөгөөд би тэдэнд нөгөө л утгатай хариугаа өгөв. Нехемия 6-гийн 2-4. Санбаллат Гишем 2 Нехемияг сатааруулах гэж үдсээр байгаач Нехемия хүчтэй байж Бурхны тушаал дээр төвлөрсөөр байна. Тэрбээр захирамжаасаа нэтсэнгүй. Дайсан бидний ажил үйлсийг үр дүнгүй болгохын тулд сарниулах гэж үзнэ. Сатан ганц удаа хийгээд зогсохгүй. Сатан тууштай. Тиймээс бид энэ тал дээр сатанаас ч тууштай байх ёстой. Тиймээс ч Библи бат итгэлээрээ түүнийг эсэргүүц 1-р Петр 5:9 гэдэг. Бат гэдэг нь хүчтэй, хатуу, хөдлөшгүй гэсэн үг. Олон хүн ялан ялтлаа гүрийсээр байхын оронд дайсандаа хэд захиулаад л буугаад өгдөг. Санбаллат 5 дахь удаага Нехемия руу зарцаа илгээсэн бөгөөд энэ удаа Нехемияг Иудагийн хааныг унгах бослох хөдөлгөөн дэгдэх хэрэгт ялалсан захидал өгч илгээсэн байна. Нехемия 6-гийн 5-7. Энэ нь ор үндэсгүй худал байв. Тэгэвч Нехемия зогссонгүй. Тэрбээр гүтгэгч нарын аар сар явуулгад автохааргүйгээр бат төвлөрсөн байв. Гэтэл бид айлган сүрдүүлэгч дайсантайгаа учир зүгээ олох гэсээр замаасаа гарах нь олонтой. Би олончуудаа хүн рүү харж угаад чи яагаад энэ хүний худлаар Бурхныхаа дуудлагыг баллна вэ? Тэр хүн чамааг ялаллаа гэд түүний зөв юм уу? Тэрбээр үннийг хүсч байна гэсэн үг биш. Чиний талаар Бурхан юу хэлж байг? Чамд Бурхан юу төлөвлөснийг л мэд. Мунхаглалтай учир зүгээ ололцсон гэж байх уу? гэж хэлж явсандаа. Библи мунхаглалаар мунхагт бүү хариул. Адил болов зай. Сургаал төгс 26-гийн 4 гэдэг. Нехемияг зогсоох гэж үтсэн сүүлийн хүн нь дайсан алхаар айсуу учраас сүмд очиж нуугд. Нехемия 6-гийн 10 химэн Нехемияд иш үзүүлжээ. Нехемия амиа аврахаар ажлаа орхисон бол ажилчид нь суларч ажлаа гүйцээж чадахгүй хүрэх байжээ. Тиймээс үүнд нь Нехемия над шиг хүн зүгтаах гэж юу? Над шиг нэг нь сүм рүү ороод амиа аварч чадах уу? Би орохгүй. Нехемия 6-гийн 11 гэж хариулсан. Тэгээд дараа нь тэр хүнийг Бурхан илгээгээгүй. Харин Тобия Санбаллат нар хөлсөлсөн болохыг нь олж мэддэг. Үүний дараа Нехемия юу гэж хэлснийг үзнэ. Намайг айлгаж, ийм аргаар нүгэл үйлдүүлэх гэж тэрээр хөлслөгдсөн бөгөөд ингэснээр намайг буруутгах муу нэрийг тэд өгч чадах байлаа. Нехемия 6-гийн 13. Дайсан таныг ямар ч үнээр хамаагүй амиа хамгаалтал сүрдүүлэн муу нэрийг зүүж орхиж чадна. Нехемия эзний ухаантай байсан тулд муу бөгөөд худлаас цэвэр бөгөөд үннийг ялгаж таньжээ. Санбаллат Гишем Тобиягийн төлөвлөгөөг Нехемия ингэж дүгнсэн юм. Учир нь тэд бүгдээрээ тэд ажилдаа мохож ажил нь гүйцэд хийгдэхгүй гэж бодож биднийг айлгахыг хичээж байв. Харин одоо гарыг минь тэнхрүүлээж Бурхан минь ээ. Нехемия 6-гийн 9. Мөн л биднийг Бурхны хүслийг гүйцэлдүүлэх айлган сүрдүүлгийг сөрөх чадалгүй болтол сулдах айлган сүрдүүлгийн зорилгыг харж байна. Айлган сүрдүүлгийн өөдөөс бат сүрэхгүй бол тээглэж унан шүү. Биднийг дайсны газар нутагт нэвтрэх үед дайсан диавол бүх төрлийн айлган сүрдүүлгийг хэрэглэнэ. Нэг удаа оролдоод л буугаад өгөхгүй. Тэр биднийг зогсоож, хойшлуулж, сулруулж чадвал Бурхны хаанчлалын ажлыг саатуулж чадлаа гэсэн үг. Нехемиягийн баг ханаа бүрэн босгосон. Эдүгээ хамгаалалттай болсон хот цааш сэргээн босгогдох боломжтой болжээ. Энэ бүхэн амар байгаагүй. Алхам тутмаа аимшигтай эсэргүүцэл сөргөлдөөнтэй тулгарсан. Гэвч хүмүүс Бурхан үгээ айлдасныг мэдэж байсандаа ухраагүй юм. Эсэргүүцлийг сэтэлж гарах. Нехемиягийн гүргэр чанар итгэгч хүмүүсийг би хэдийнэ олж авсандаа эсвэл хэдийнэ төгс болчихсондоо бус. Харин Христ Есүст юуны төлөө баригдсан түүнийг л барьж авахын тулд мөрдөхөд, давшихад Филиппой 3:12 улам бүр ятгах ёстой. Түлхүүр өгөн давших. Нехемиятай адил зүйл бүрийн байнгын эсэргүүцлийг сөрж гарсан Паул ариун сүнсээр би давшдаг гэж хэлжээ. Бид эсэргүүцэлдээ мөргөлдөөд зогсчихж болохгүй. Бид эсэргүүцлийг сэтлээд гарах ёстой. Паул цааш нь Христ Есүс дотор Бурхны дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө барай өөд урагшилдаг. Филиппой 3:14 гэж хэлжээ. Өндөр дуудлага, бага дуудлага гэж байна. Өндөр дуудлага нь газар дээр Тэнгэрийн жижигэр амьдарч, ховийнхаа амьдралаар Бурхны хаанчлалыг харуулах амьдрал болоо. Өндөр дуудлагаар аж төрдөг хүмүүс хүрээлэн буй орчноо хяндаг. Тэд эрх мэдэл дээрээ байснараа дарамттай сүнсний ур амьсгалыг эрх чөлөө болгож хувиргадаг.
Харанхуй гэрлийг барахгүй. Гэрэл харанхуйг хөөх. Гэрэл хурц байх тусмаа их харанхуйг хөөнө. Бид Бурхны хаанчлалын эрх мэдэл дор алхах үед ийм юм болно. Бид орчин тойрноо Бурхны хаанчлалын эрх мэдэл дор оруулна. Есүс уур амьсгалыг захирч байсан учраас л нүгэлтнүүдтэй хамт идэж уусан. Та Бурхан дотор диавол доторх үл итгэгчээс илүү хүчтэй байвал уур амьсгалыг захирна. Муу доторх үл итгэгч нь зөвхт байдал доторх итгэгчээс илүү хүчтэй байвал үл итгэгч сүнсний уур амьсгалыг захирна. Та өндөр дуудлагаар амьдрахаар шийдэхдээ эсэргүүцэлтэй заавал тулгарна. Үнэн дээр Христ Есүс дотор сүсэг бишрэлтэй амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно. 2 дугаар Тимот 3:12. Бид олон зовлон туулж байж Бурхны хаанчлалд орох ёстой. Үйлс 14:22. Тийм атал Христэд итгэдэг хүмүүс баг дуудлагаар амьдрах санаа зорилготой байдаг. Яагаад? Тэд өндөр дуудлагын төлөө давшихад дагалдаж ирдэг эсэргүүцэлтэй мөргөлдөхийг хүсдэггүй. Тэд орчноо бурханлаг халц тулаанаар өөрчилж байснаас уур амьсгалдаа уусан зохицохыг хүснэ. Онцгойрхоос уусах нь амархан. Зарим хүн эсэргүүцэлтэй тулгархаараа аль болох найраа хийж, аль болох эсэргүүцэл багтай арга замыг л сонгох. Эсэргүүцхийг хүсэхгүй байх дургүйцэл маань бидний амьдралын ая тух, аюулгүй байдалтай их бага хэмжээгээр холбоотой гэдэгт би итгэдэг. Бид амьдралынхаа хэв маягийг аль болох бэрхшээлийг тойруулж засдаг. Би мэдээж зохиомл бэрхшээлийн талаар яриагүй. Тийм боловч бид Бурханд итгэхээс илүү өөрийнхөө төлөвлөгөө хөтөлбөрт найдаж явдгийг би итгэлтэй хэлнэ. Бид даатгалтай. Өвдөх юм бол залбирахаас өмнө төлбөрийг нь даатгалаараа төлчих учраас эмчрүүгүй. 2-7 хоногийн зайтай цалингаа авчих нь ажилгүй болбол ажилгүй болсны нөхөн төлбөртэй. Тэр мөнгөө дуусвал нийгмийн халамжтай. Нийгмийн халамжгүй болсон ч залхуурлыг маань хөхүүлэн дэмжих ямар нэгэн өөр халамжийн хөтөлбөрт хамрагдана. Зурагт нь бидний идэвхгүй амьдралыг бүрч хөхүүлэн дэмжиж өгнө. Америкчууд 7 хоногт дунджаар 24 цаг зурагт үздэг. Бид юуг яаж бодож сэтгэхээ Холливуд тэргүүтээ сүлжээгээр заалгадаг болсон. Бид тэдний хөтөлбөрөөс шингээсэн ойлголтоороо санаа бодлоо хэлбэршүүлдэг болсон. Богино долгионы зуух түргэн хоолны газрууд нь биднийг хүч хөдөлмөр байхтай түргэн хоолоор хангадаг болсон. Бүр 15 минутын дотор хоол нь гарахгүй бол үнгүй идэж болно гэж байгаа. Түргэн шуудан 1 цагийн хийм цэвэрлэг, 1 цагийн зураг, машины тос тоцолгоо солих гэлс төв, цагийн хязгааргүй дэлхийн мэдээг унших зэрэг нь бидний эдэлдэг тав тухын наад зах нь мөлий. Мэдээж ихэнх нь биднийг гол ажлаа хийх цаг завтай болгодог чухал юмс. Тийм боловч бид гол ажлаа мэдхээ байж өнөөдөр маш олон хүн ажил хөдөлмөрөөс зугтдаг болсон. Харамсалтай нь энэ сэтгэлгээ манай барууны чуулганд ч нэвчжээ. Бурхны өндөр дуудлагыг биелүүлэхэд шаардлагадах зан чанарыг бий болгохын төлөө тууштай явж байгаа нь тун цөх. Эсэргүүцэл үзвүү үгүй юу? Шууд эсэргүүцэл багтай зам руу иргэнэ. Зогтох зам нь эхэндээ амар, сайхан сонголт шиг харагддаг юм. Гэвч энэ зам боолт, хайхрамжгүй зан, амиа бодох зэрэг царцуу зан чанараас л тогтно. Есүс бидэнд дайсханлын уултай нүүр тулбал уул зайлуулагдана гэж зааварласан. Тухайлбал чулуугаар нь ширхэглэн зөөх ёстой болсон ч тэр уулыг нураа. Христ доторх жинхэнэ дайчид Нехемия шиг итгэдэг хүнд бүх зүйл боломжтой гэдэгт бат итгэн. Матай 17:20. Уулыг сэтгэлхээр урагш давшдаг юм. Тэгвэл зарим нь асуудлыг шийдэхээс зайлан уулыг тойрсон арга замыг сонгодог. Энэ дэлхийн урсгалыг агаарын хүчний ханхуу тогтоодог. Эфес 2:2. Тэнгэрийн ноёрхол энэ урсгалыг шууд сөрдөг. Тэнгэрийн замаар явах нь дэлхийн системтэй байнга мөргөлдөнө гэсэн үг. Харамсалтай нь энэ дэлхийн систем чуулгандж ноёлдог. Би энэ эсэргүүцлийг ширүүн урсгалтай голыг сөрж сэлүүрдэхтэй зүйрэлдэг юм. Урсгал сөрхийн тулд амс хэлгүй сэлүүрдэх ёстой. Усанд сэлүүрээ лав зоогоод тасралтгүй сэлүүрдэнэ. Нэг ч зогсож болохгүй. Зогсгол юм бол өмнөх сэлүүрийнхэн ирчээр нэг хэсэгтээ өөдөө явж болох ч төдөлгүй хар ирчээрээ урсгал даган урсна. Завчин урсгал өөдөө харсаар байж болох ч урсгалаа даган урсна. Энэ бол давшдаггүй итгэгч хүмүүсийн дүр зураг юм. Тэд Христэд итгэх итгэлийн зүг харсаар байж болох ч ар нуруугаараа дэлхийтэй хамт урсна. Тэд шашинлаг болно. Тэд хүчээ алдаж үр дүнгүй болно. Есүсийн өөрийнх нь хэлдгээр тэд юундж хэрэггүй болно. Матай 5:13. Хүчтэй бай. Паул Тимотед Бурхны бэлгийг сэрэ гэж хэлээд тэр даруй араас нь иймд хүмүн. Христ Есүст буй нэгүүлслэр зоригтой бай. 2 дугаар Тимот 2:1 гэсэн байдаг. Айлгын сүрдүүлгийг ялж давшихын тулд бид хүчтэй байх ёстой.
Паул Коринтын чуулганд сэрэмжтэй бай. Итгэлдээ бат цогс, иршүүд бай, хүчтэй бай. 1-р Коринт 16-гийн 13 хэмээн анхааруулсан. Зоригтой итгэгч бэрхшээлээс хулгалгүй шууд нүүрэлддэг. Бурхан Йошуаг зоригтой, хүчтэй байхыг нэг бус 7-гийн 7 удаа урамшуулсан. Гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүл. Үүнээс баруун тийшч, зүүн тийшч бүү хазай. Тэгвэл чи хаа явсан газараа амжилт олно. Йошуа 1:7. Бурхан Йошуаг хүчтэй, зоригтой бай гэжээ. Яах гэж? Дайнд ялах гэж үү? Эсвэл авууга удирдахч болох гэж үү? Үгүй юм аа. Эзний үгийг сахихын тулд. Ингэснээр Йошуа авууга удирдахч болж тулаан бүртээ ялалт байгуулах байв. Айлган сүрдүүлэг таны Бурханы үг хүслийг дагах эрх чөлөөг хуулдаг. Тиймээс байнга хүчтэй, зоригтой байхгүй л бол нэг л мэдхнээ зөвөөс дайжиж одсон байх бий. Урам зориг гэдэг үгийг тодорхойлъё. Энэ нь бэрх, аюултай, зовиортой хэмээн хүлээн зөвшөөрөгдөх юмсаас ухарч зогдохын оронд нүүр тулж шийдвэрлэх хандлага, хариуцлага юм. Тэгвэл урам зоригийн эсрэг зүйл нь юу вэ? Та шууд л айдас юм уу, дорой байдал гэх байх л да. Тодорхой хэмжээгээр үнэн л дээ. Тийм боловч ард нь гүй нөхцөлийг нэмэлдэ. Тэгвэл урам зориггүй гэдэг үг үүснэ. Тэгэхээр Бурхан Йошуад зүрхэндээ урам зориггүй байдлыг зөвшөөрөлгүй, хүчтэй, зоригтой байхыг тушаажээ. Урам зориггүй байдал нь биднийг Бурханы хүслийг биелүүлэхээс хордог. Урам зориггүй байдлыг тодорхойлъё. Урам зоригоор дутах, итгэл, үнэмшил, найдваргүй болох, зүрх, үхэх. Илия Изебелийн айлган сүрдүүлэгт яаж дарлуусныг санаж байна уу? Шууд ухраад зүгтсэн. Зүрх үхсэнд эрх мэдлээсээ унсан. Бид урамгүй байдлыг дайснаа гэж үзэх ёстой. Урамгүй байдал биднийг Бурханы өндөр дуудлагыг биелүүлэхээс чангаах чадалтайг бид мэдэхгүй байна. Бурхан өөрөө Йошуад хүчтэй, зоригтой бай гэж 7 удаа хэлсэн бол бид ч үүнд анхаарах ёстой. Урамгүй байдал бол алуурчин. Халз тулахгүй юм бол биднийг ухрахад хүргэнэ. Харин зөвд хүн итгэлээр амьдрна. Хэрэв тэр ухрах аваас сэтгэл минь түүнийг эс таална. Еврэ 10:38. Бурхан хулчгар занг таалдаггүй. Бидэнд ялагч нь үүнийг өвлөх бөгөөд би түүний бурхан болж тэр миний хүү болно. Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхаарагчид, мэрэгчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалчуудад ногдох хувь нь 2 дахь үхэл буюу хүхэр галаар шатаж буй нуур юм. Илчлэл 21:7-8 тодруулгыг нэмэв гэж хэлсэн. Хулчгар гэдэг нь зовлон аюул үзээд шившигтэйгээр айдаг хүн. Бурхан хулчгар хүмүүсийг алуурчид, бэлгийн ёс бусчуудтай нэг ангилалд багтаасан нь аимшигтай болсон. Тийм байтал бид хулчгар занг сул тал хэмээн шалтгаглан өмөрөх. Үгүй юм аа. Хулчгар зан нь итгэлгүй байдлаас төрдөг. Итгэлгүй байдлаасаа болж Израилийн хүүхдүүд амиа алдсан. Тэд амлагдсан газартаа хизээч ороогүй. Итгэлгүй учир тэд орж чадаагүйг бид хардаг. Еврэ 3:19. Өнөөдөр ч ялгаагүй. Хулчгар хүн ялахгүй. Тэрбээр амлалтыг хүлээн авахгүй. Эзэн биднийг Илч Паулаар дамжуулан ятгсан. Христийн сайн мэдээндэл зохистой амьдр. Тэгвэл би ирээд та нарыг харлаач, эсвэл байхгүй байлгаж та нарыг сайн мэдээний итгэлийн төлөө нэг сэтгэлээр хамтдаа зүтгэж, нэг сүнс дотор бат зогсцоож, мөн эсэргүүцэгчдийн юунаас ч айж сүрдэхгүй байгааг чинь би сонсно. Энэ нь тэдэнд сүйрлийн тэмдэг, харин та нарт Бурханаас ирдэг авралын тэмдэг юм. Филиппой 1:27-28. Дайсанд айлхан сүрдүүлэх боломж олголгүй, бат зогс. Зоригтой, хүч урамтай байж эсэргүүцлээс зугталгүй, нүүрэлдээд шийдвэрлэл. Паул дараагийн ишлэлдээ. Учир нь Христийн төлөө түүнд зөвхөн итгэх бус, түүний төлөө бас зовх нь та нарт сойрхогджээ. Филиппой 1:29 гэж хэлсэн. Бид ямар зовлон үзэх вэ? Үүнд Петр хариулжээ. Иймээс Христ нэгэнтээ мах бодороо зовсон тул та нарч гэсэн ижил санаагаар өөрсдийгөө зэвсгэл. Учир нь мах бодороо зовсон нь нүглийг дуусгасан. Энэ нь биеэр амьдрах үлдсэн хугацаанд цаашид хүний хүсэл тачаалын төлөө бус, харин Бурханы хүслийн төлөө амьдрахын тулд юм. 1-р Петр 4:1-2. Махан бие маань юм уу? Бусдын нөлөө биднийг нэг зүг рүү явахыг дарамтлж байхад Бурханы хүсэл биднийг нөгөө зүг рүү явахыг чиглүүлэх үед бид зовлон үзэж эдэлдэг.
бидэнд эзний үгийг сахихын тулд хүчтэй бөгөөд зоригтой байхыг тушаасан. Петр биднийг үүний төлөө зэвсэглээрэ гэсэн. Зовлонд бэлтгэлгүй, зэвсэггүй Христэд итгэдэг хүн дайнд зэвсэггүй яваац хэрэгтэй л адил. Тэр цэрэг нэг бол олзлуулна, эсвэл алуулна. Зовлонд зэвсэггүй Христэд итгэдэг хүн амархан олзлуулж, хүнээс айх айдсын, айлган сүрдүүлгийн хоригдол болно. Бид өндөр дуудлагын маань дагаж ирдэг эсэргүүцэлтэд тулахад бэлэн байх ёстой хэдий ч Паул эзэн намайг алив ёр юм уу үйдээс гэдлэгэж Тэнгэрлэг хаанчлалдаа аваачихулна. Түүнд алдарна үеийн үед байх болдог. Амен. 2 дугаар Тимот 4:18 гэдгийг бушуухан хэлжээ. Бурхан биднийг үргэлж алдар руугаа чөлөөлнө. Доорох Бурханы ятгалаг үгийг үзнэ. Хизээж дуулж яваагүй үг мэд уншаарай. Үг бүр дээр зогсоод ариун сүнсээр гэрэлтүүлэн тунгаан бодоорой. Тэгвэл бид эдгээр зүйлийн тухайд юу хэлэх вэ? Хэрв Бурхан бидний талд юм бол хэн биднийг эсэргүүцэх вэ? Ром 8:31. Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг үү? Шахалт уу? Хавчлаг уу? Өлсгөлн үү? Нүцгэрэл үү? Аюул уу? Илд үү? Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг түүгээр дамжин давуулан дийлдэг. Ром 8:35-37. Бяцхан хүүхдүүдээ, та нар Бурханых бөгөөд тэднийг дийлсэн. Учир нь та нарын дотор байгаа тэр бол дэлхийд байгчаас авууга. 1-р Иохан 4:4. Зүрхнийхээ цэврийг хамгаалж, Бурханы хүүхдийн бөгөөд зарцын эрх мэдэл дээрээ зогс. Тэр цагт та эзэн миний туслах. Би айхгүй. Хүн намайг яах юм бэ? Хэмээн зоригтой тунхаглана. Та Джон Биврийн айлган сүрдүүлгийг ялах үе номын төгсгөлийн 14-р бүлгийг сонслоо.